Би энд альчууд маш боштой энэ ажиллахгүй дээ. Тэр юм хүн ачигтай гойд. Аятаа зөөд халуусаа тараад тэгээд ундааны сав ашти аш та Тухайн хамт олондоо нийгэмшигтэй эхний ээлжинд бол баг зэрэг ойлголцох гээд тэр тал дээр хүндрэлтэй дутагдал байдаг. Тэгээд одоо энгийн хүүхдүүдийгээ бодвол хөдөлгөөн нь арай удаан байх магадлалтай байдаг. Тэр нь бол зарим талдаа дутагдaltaй тал бол. За энэ хүүхдүүд маань ерөнхийдөө ажил хийхэд хамгийн гол давуу талтай юм нь айгүй үнэнд шударга байдаг. Тэгээ нэг үйлдэлийг ингээд давтамжтай хийгээд сурцсан байдаг болохоор ажиллахад яг ингээд дарааллынхаа дагуу энэ ажлыг ингэж хийх ёстой гэдэг ингээд дарааллын заагаад өгч юм бол яг тэр дараалалаараа л хийдэг. Хизээч нөгөө хуурамчаар ажиллана юм уу эсвэл жоохон салхуурна юм уу тиймэрхүү юм байхгүй. Одоо 6 сарын ихээр 5 хүүхэд маань ярилцлаганд орно. Тэгээд бас энэ дээр далимдуулаад хэлэхэд манай хүүхдүүдийг дэмжиж оюуны бэрхшээлтэй гэхгүй ажлын байраар яг чадах ажилтнанд ингээд ажлын байраар хангаж байгаа. Ингээд дотоодын болон гадаадын байгууллага хамт олонд бас талархлаа илэрхийлж байна.